Тэгээ би бодоод ахт ер нь манад энэ Нордик завгар гэж ярьдаг одоо Финлянд, Норвег нөгөө дундаж давхаргаа хүчтэй дунд давхаргыг бий болгосон. Яг хөгжлөө бол хүндээ энэ эрүүл мэнд боловсролоороо дамжуулаад өгсөн ийм улсуудын завгар нөгөө Цэвангуан 20 онд тунхаглаж ирсэн энэ завгар бол Монгол улсад ер нь хөгжих юм байна гэж би боддог. Биднэрт маш их том боломж байна. Одоо монголчууд бол IQ-гийн төвшин буюу оюуны чадвараараа дэлхийд 6-аар ирэмблэгдэж байгаа улс орн шүү дээ. Дэлхийд 6-аар ирэмблэгдэж байгаа. Энэ бол 3.5 сая иргэд бол маш их том боломж байна гэж байна. Тэр нь баялагын тэгш хуваарлтыг бид нар яаж арилгах вэ? Яаж дундаж давхрыг бий болгох вэ? Гэд дээр бол цэвэр энэ эрүүл мэнд боловсролын асуудал юм байна. Боловсролтой иргэнтэй болох хэрэгтэй юм байна. Эрүүл иргэнтэй болох хэрэгтэй юм байна. Хөдөлмөрлөх эрх нь хүн бүхэнд эрх тэгш байх хэрэгтэй юм байна гэдэг ийм зүйлийг л бид нар хийж чадах юм бол хөгжинө гэж боддог. Одоо ингээд нэг өдөрт 30 мянган төгрөгөөр ажил хийлгэхээр ирэхгүй байна гэдэг ингээд хүмүүс компаниуд яриад байгаа. Энэ цаанаа юу хэлж яах вэ гэхээр өнөөдөр Монгол хүн цаашдаа илүү өндөр бүтээмжтэй, өндөр үнэлэмжтэй ажил хийхийг л хүсэж байна гэсэн үг байхгүй. Одоо гадаадд амьдарч байгаа 180 мянган иргэд чинь болоо зүгээр хар бар ажил хийж байгаа улсууд биш. Тэр чинь 50-60 мянган нь бол өндөр ийм цалинтай хангамжтай ийм ажлуудыг хайгаад яваад байгаа. Тэгэхээр цаашдаа бид нар энэ боловсролын салбараа нэлээд одоо хөгжүүлж энэ шинэ боломж хөгжлийн шинэ боломж гэж ярьж байгаа энэ аж үйлдвэрийн 4-р хувьсгал, хиймэл оюун ухаан, энэ мэдээлэл технологи зөв боловсруулж одоо шинэ онлайны хэрэгцээ захин Монгол гэдэг бол өнөөдөр жинхэнэ утгаараа хэрэгжиж чадчихж шүү дээ. Яг тэрнтэй адилханаар ийм хөгжлийнхаа загваруудыг бид нэр зөв болгох хэрэгтэй. Одоо боловсролын сургууль багшилж байгаа багш нарыг бид нар буруутгах аргагүй шүү дээ. Нэг Солонгос руу 100 өөрхий 2-3 сар нэг сарын $1000 ажил хайгаал явж байгаа шүү дээ. А гэтэл бид нар өндөр Финланд улс бол боловсролоо багш нартай хамгийн өндөр цалин өгжөөж тэр багшаа бэлддэг сургууль нь Харвардын сургууль төгснөөс илүү их өндөр ийм ард түмний дунд нэр хүндтэй ийм сургууль болгож чадсан. Нөгөө толгойтой хүүхдүүд нь багш нар болсон улсууд л ер нь улс орон хөгждөг юм байна гэж бодоод байна. Тэгэхээр зайлшгүй одоо ингээд энэ одоо 2030 энэ алсын хараан дээр бол туссан байгаа. А тэгэхээр бид нар Монгол Ардын нам бол зүүнний чиглэлийн нам учраас бид нар ямар ч байсан энэ эрүүл мэнд боловсролынхаа салбар дээр онцгой өөрчлөлт гаргаж ээж хүнээ хөгжүүлж ээж энэ улс орон хөгжих ийм зайлшгүй өнөөдөр шаардлагууд нь байна. Яагаад ямар улсууд дампуураад байдгийг, ямар улсууд хөгжөөд байдгийг энэ чинь засаглалын чадвараас хамаарч шүү дээ. Тэм учраас түрүүн оюун эрдэнэ сайдын хэлсэн нөгөө энэ төрдөө хамгийн чадварлаг улсууд нь орсон төр нь хөгжөөд байгаа юм. Тийм ээ. Өнөөдөр ингээд нэг 400-500 мянган төгрөгийн цалингаар өнөөдөр ямар ч чадвартай хүн ажиллахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэм учраас өнөөдөр төрийн албад цомхон чадварлаг мэрэж зарчим дээр байх хамгийн өндөр цалингаар ажиллаж ижил олонхоороо биш олон хүн ажиллах биш цөөн хүн чадвартай хүн ажиллаж иж энэ Монгол улс хөгжих засаглал нь одоо сайн засаглал болох ийм зайлшгүй чадварууд бол бий байна гэж харж байгаа. Тийм учраас бол энэ зүйлүүд дээр энэ хэлцүүлгийн явц дээр бол энэ зүйлүүд зайлшгүй тусах ёстой гэж би бодож байна.